Би ер нь өөрөө багасаа нэг л юм зорьсон. Би хизээж хүмүүсийн орлогыг нэмж чадахгүй байхгүй. Би тийм албан тушаалд очихгүй. Би хүмүүсийн зарлагыг хүмүүсийн одоо мөнгөний хэмнэх боломжтой зүйлийг бий гэж бодсон. Яг тэрний төлөө би маш олон жил зүтгэсэн. Тэгээд энэ дээр амжилттай хэрэгжүүл явж байгаа. Миний одоо барьсан 100 м квадрат хүртэл байшин 4-5 хүн амьдарч байгаа тохиолдолд ямар ч халаалт хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл халаалтын ямар ч уцал зарлах байхгүй. Энэ дээр би барьсан байшин болгон дээр бацаа гаргаж өгч, гар үзэг зөөж гэрээ хийж өгдөг. Халаалтын зардал гарахгүй гэдэг. Тэгэхээр дэлхийд дээр бол хасах 15 градус хүртэл халаалтгүй байшин байгаа. Монгол бол хасах 40-40-оос дээш хүрдэг газар. Яг ийм нөхцөл одоо халаалтгүй байшин барьсан одоо дэлхийн компаниуд бол надаас өөр байхгүй. Ер нь бол яг дэлхийд дээр ямар ч боломжгүйгээр орхисон зүйлийг л би хийсэн. Гэхдээ энэ яг одоо төвчсагч гэдэг юм уу, ямар нэг инженер юмуд бол одоо намайг үүсгээс гадна баг алж чадна гэсэн үгнээс ханддаг хүмүүс маш олон байдаг. Яг тэгвэл би зүгээр нэг гадаадд хар бор ажил хийж байсан хүн ийм хийж ихээр итгэдэггүй юм байна. Гэхдээ урд нь бол би энэ хэд байшингуудыг барай явж ирсэн бол одоо миний барьсан байшин бол маш олон болсон. Хүмүүс итгэсэн итгээгүй миний байшин миний өмнөөс ярьдаг болсон. Яг тэгвэл одоо тэр миний өмнөөс бүх байшингууд нь ярьж байгаа учраас одоо угаасаа ингээд хүн болон одоо итгэхээс өөр аргагүй. Яг тэгвэл хүн дуртай болгоно очиод үзэх боломжтой болоод ирж байгаа учраас. Тэгэхээр ер нь яг миний зорилго юу гэхээр одоо миний барилга маань өөрөө уурын амьсгалын өөрчлөлт ямар одоо хүлэмжийг явах ялруулахгүй, цэглаанаар халахгүй, галт төлөхгүй учраас ямар ч хүлэмжийг ялруулахгүй. Гаднаа бас өөрөө халах материалууд байхгүй учраас өөрөө ерөөсөө халтахгүй гадна талтай. Тийм үднээс нэг хүлэмжийг бас ялруулахгүй учраас олон улсаас асрын одоо уурын амьсгалын өөрчлөлтийн сангуудаас мөнгө оруулж ирээд манай байшин бариулсан айл болгон нөхөн олгоор авах боломжтой тийм зүйл байхгүй. Тэгэхээр би энэ тал руу чиглэл явж байгаа. Энэ жил бол 80 байшин барихтаа төсөөлөд одоо ажлууд явж байгаа.